бидэнд Монгол хүний сэтгэлгээ дутж байна. Монгол хүний сэтгэл зүрх, Монгол хүний харах өнцөг гэж гэдэг чинь бол их өмнөө юм шүү. ертөнцийг бүхэлд нь хардаг. Жам ёсыг маш их шүтдэг. Тэгээд нарийн торгон юмсыг гярхан ажигладаг. Зүм бэлгэхтэй. За одоо ер нь гайхалтай улсууд шүү дээ бид. Тэгэхэд өнөөдөр бид таны харах өөрчлөгдсөн. Монгол гэсэн юмсаас сэргээхгүй. Энэ эдийн засаг хөгжил дэвшилгээл баахан хий хоосон онол ярьдаг, хий хоосон мөнгө ярьдаг. Сэтгэлгээ хөгшин залуугүй хөдөө хотгүй тэр чигтээ гажуудсан. Тэгэхээр яаж хөгжих юм бэ? Бүгдээрээ Монгол өв соёлыг бүр бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Монгол ном унших хэрэгтэй байна. Монгол зохиолчийн монгол хэл найруулгатай ном унших хэрэгтэй байна. Тэгэхээр монгол хүн бол юмыг дандаа задлан шинжилж, урьдчилан тооцоолж, зүм бэлгээрээ харддаг. За тэгээд номноос маш их юм уншдаг, ойлгодог, сайн хүнтэй уулзж учирч ихийг судалдаг ийм хүмүүс. Тэгэхэд бид нар дандаа л мөнгө баян хүнтэй л уулзах гэдэг байна. Мөнгө яах вэ? Байж л байдаг шүү дээ. Мөнгнөөс илүү үн цэнтэй бид нар энэ тарих оюуны эрүүл сэтгэлгээ байна, тамина.